Хустан нуруу байгалийн зохицуулбарт газрын тарганы тоо толгой 15,000-д хүрсэн байна. Энэ нь тус бүс нутагт байх ёстой хувиас хэтэрсэн учраас тарга устж үгүй басан газруудад сэргээн суурьшуулах ажлыг хийж эхэлсэн байна. За энэ хүрээнд Хустан нуруу байгалийн зохицуулбарт газрын захиргаанаас Долгон аймгийн 24 сумыг тарвагжуулжээ. Хоширох гэж шүү дээ. Хошируулсан чинь. За тэгэхээр Хустан нурууны таргын тоо толгой бол 15,000 төгрсөн юм байна. Тэгэхээр 15,000-д хүрнэ гэдэг нь бол байх ёстой хэмжээнээс бол бага зэргийн хэтэрсэн юм үзүүлэлттэй байгаа юм байна. За байх ёстой хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлт гэдэг нь агна гэсэн ойлголт. Ширв та тарваг зөвшөөрлгүй агнах юм бол 2-5 сая төгрөгөөр торгуулах, цаашлаад 1-2 жил хоригдох ийм эрсдэлтэй. Тэгэхээр бас агнаж одоо тоо толгойг нь бууруулна гэсэн ойлголт биш. Харин Хустан нурууны байгалийн зохицуулбар газраас бол яг тарганы тоо толгой нь хэтэрсэн газруудаасаа хэсэг таргыг аваад таргахгүй болсон бүс нутгуудад авчиж цэргийн суурьшуулж байгаа ийм ажлыг хийж байгаа юм байна. Гэхдээ зарим газруудад нэгчл бол нэлээд өссөн. Тэр нэгчл нөсгөөрөө эргээд зарим амьтдад сөргөн үзүүлэх тийм боломжууд бол байдаг байхгүй. Тэр тэрнээс хамаарат бид нэр яг тэр нэгчл өссөн газруудаас бариад Долгон аймгийн 24 суманд сүүлийн 6 жилд 4,000 орчим тарга сэргээн нутагч болсон байна. Монгол тарга нь Монголын экосистем чухал үүрэгтэй байдаг байна. Тухайлбал хөрсийг сэргэжүүлж, ургамлын нөхөн сэргээлтэд тусалж агчин амьтдын хоол болдог. Мөн тарган даглын судалгаанд ашиглагддаг биоиндикатор амьт юм а. Тиймээс экологийн тэнцвэрийг хадгалагч ил амьтныг өөрийн хувийн ашиг сонирхлоор агнахгүй байхыг Хустан нуруу байгалийн зохицуулбар газрын менежер Ууган Баяр дахин санууллаа. Хууль бус анчт бол нэлээд ирнэ. Манайх ч хотод ойрхон 100 км ганцхан цаг давхид ороод ирнэ. Тэгээ одоо бол харьцсан гайгүй л дээ. Яг тарга дөнгөж гарснаас 2-7 хоногийн дотор. Тэр үеэр их цөөхөн явна. Эд тулгаан анчт бол тэгэл ерөнхийдөө 7 сарын 1-ээс хойш тарга ичтэл 10 сарын 1 хүртэл ерөөсөө явчихна да байнга. Хумсрын асуудал тийм ээ энэ дээр бас. Тийм ээ энэ үн чинь өөрөө тарга бол энэ одоо манайх ч юм бол уулын хээрийн ийм экосистемтэй газар шүү дээ тийм ээ. Тэгэхээр уулын хээрийн үндсэн инженер зөвлөгөө зүйл үед судлаач нар ярьдаг болсон да. Ийм амьтаа. Тарга байхгүй бол энэ хээрийн экосистем уулын хээрийн экосистем ерөнхийдөө мөхөж доройтох юм аюултай байхгүй.